зөвхөн Улаанбаатар хотоос гадна одоо орон нутг руу бид нэр тэлдэж байгаа. Орон нутгийн тэлэлтүүд хийж яхад бас их олон жижиг дунд үйлдвэрүүдийг бид нэр хөгжүүлэх боломжтой байна. Хамгийн одоо өндөр нэр хүндтэй рол модель нь та юм билээ. Тэгээ бид нартай хамт бидний хүсэж мөрөөдөж байгаа зүйлд тухайн хувийн хүсэл мөрөөдөлтөө давхцаж гинүү гэдэг л одоо зүйл бол хамгийн чухал гэж харагдаж байгаа. За ингээд манай Correct Time тэгээд бизнес сегментийнхэн бид тэгэд хамтраад одоо Cappuccino Time гэдэг подкастыг эхлүүлээд өрнүүлээд бараг 8 дахь дугаар дээр ирсэн байна. Тэгээд бид бол чанартай боловсролыг хүртээмжтэй болгох гэдэг ураандор өөрсдийнхөө агуулгын хөтөлбөрийг илүү задлаа. Олон түмэн нээлттэй одоо бас хэрэгцээгээ одоо гаргаад цаашаа ингээд яваг гэж одоод ингээд хөтөлбөрийнхөө талаар ингээд үн зэнтэй байдаг ч гэсэндээ ингээд яриад ингээд энэ подкастыг эхлүүлсэн. Тэгээ энэ хүрээнд яг хөө бид нар бас зочин уурж оролцуулъя тий менежментийн одоо энэ арвин туршлагатай мэдлэг тий одоо зарим хичээлийг маш хатуу хэлбэрээр сураад зарим хичээлийг тий ингээд ажлынхаа явцад ингээд сайхан сураад ингээд явж байгаа амжилттай явж байгаа CEO нартайгаа бас ярилцаж туршлагыг хуваалцуулъя. Тэгээ дээрэс нь бас манай нөгөө одоо бол Premium Corporation болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан гэж бол ойлгож байгаа. За тэр дундаа CEO-гийн баг хамт олон бас манай Correct Time-ийн хөтөлбөр сургалтанд хамрагдаад ингээ явж байгаа. Одоо цаашаа ч гэсэн үргэлжилж байгаа. Тэгээ тэр утгаараа бас тасралтгүй суралцаж хамт олон түүний одоо гүйцэтгэх захирал гэдэг утгаар нь таныг бас энэ удаагийн подкастт орж оруулж байгаа. Тэгээд урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр би тэр одоо Premium Corporation-ы гүйцэтгэх захирал ган хуйг захирлын өрөөнөөс энэ подкастыг өнөөдөр та бүхэнд хүргэж байгаа шүү. Тэгээд бас энэ ташинд хэлье. За баярлалаа. Өөрж авч ирсэнд бас баярлалаа. Тэгээд бас та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ хоёулаа нөгөө энэ подкастыг эхлүүлэхээс өмнөөс танаар одоо байгууллагын стратегийн талаар бас илүү яриулъя гэсэн чинь та нэг бас нэг хэлсэн шүү дээ тий. За стратеги гэхээс илүү гүйцэтгэл одоо илүү чухлаа гэдэг поинтыг одоо хэлжсэн. Тэгэхээр яг энэ стратегийг хэрэгжүүлэх энийг одоо бүх ажилтнуудтай ойлгуулах, мэдүүлэхийн стратегийг одоо дамжуулах гэдэг бас нэг том одоо энэ олон мянган одоо ажилтнтай компаниуд айгүй том одоо чаленж сорилт байдаг юм болов уу гэж хараад идэв. Тэгэхээр та энэ тал дээр өөрийнхөө нөгөө туршлага мэдлэгийг хуваалцаад. За ер нь бол бид тэр үгийг бас тоглоом шоглоомор бас хэлж ирсэн. Тэр нэг Америк хятадд очиод Америкийн бас Харвард сургууль төгссөн залуу байсан юм шиг байна. Тэгээд хятадд дөнгөж хятад нэгдэж яхад явж очиод тэгээд хятадд Dell компьютерийн дистрибьютор компани дээр нь очиод нэлээд ингээд за одоо энэ бизнесийг ингэж хөгжүүлэхийн тулд нэлээд том хэмжээний стратеги бодлогуудыг хэдүүлээ бодох хэрэгтэй гэж ингээд ярьж эхлэхэд нь тэр компани яг менежер нь стратеги бид хоёрын ярих хоорондоо ярих зүйл бол биш ээ. Энэ бол манай захирлууд тэр том хүмүүсүүдээ ярьдаг зүйлээ. Бид хоёр бол ерөөсөө тийм стратеги гэдэг ойлголт бол байхгүй. Биднэрт бол зөвхөн гүйцэтгэл гэдэг зүйл байгаа. Тийм учраас битгий цагаа илүү дутуу юм зарцуулаад бай гэж хэлсэн. Тэрийг би өөртөө ч юм уу хэлжсэн. За. Тэгэхээр яг хуу мессеж miscommunication бас байна шүү те дандаа. Тэгэхээр яг хуу энэ нь юу гэсэн үг вэ гэж бодохоор бас олон тохиолдолд яг энэ бас билээд идэг юм шиг санагддаг. Гэхдээ стратеггүй явна гэвэл бас хэцүү те. Тэгээ миний хувьд бол стратегийн талаарх ойлголт ямар байдаг вэ гэхээр энэ маш урт хугацаанд хэрэгжиждэг үр дүнгээ өгдөг 5 жилээс дээшээ хугацаанд энийг ийм арга замаар ингээд энэ зорилгодоо хүрэхэд тулд ийм арга замаар ингээд хэрэгжүүлчихнэ. Би бусдаас бол одоо ингэж өрсөлдөөний давуу тал болон ялгарлыг бий болгоно. За эсвэл би бусдаас ингэж өртгөө бий бууруулах байдлаар өрсөлдөөнд одоо бид нар ялгарлал хийх байдлаар ингэж бид нэр одоо хэрэглэгчдэд татаж урт хугацааны ялалтаа байгуулна гэх мэтчлэн ингээд стратеги маш олон одоо ойлголтууд юу гэдэг зорилтууд байгаа шүү дээ. Нэгдүгürt энэ стратеги гэж ярьж байгаа бол тэр зорилтуудын төлөө нэлээд
тууштай явах хэрэгтэй юм шиг байна. За тэхийн тулд нөгөө гүйцэтгэл гэдэг зүйл гарч ирдэг тийм. Яс хэд хэдэн одоо стартап компаниудыг байгуулж байгаа одоо фаундеруудтай бас нэлээд олон удаа ингээ уулзаад ярьж байсан. Гэхдээ би бас олон удаа бас хэлж ирсэн зүйл маань юу вэ гэхээр энэ санаа бодол одоо ингээ шин санаачлаг хаач байж идэг. Дандаа л ингээд энийг урд өмнө дэлхийд дээр хинч бодоогүй юмыг бид нэр олоод бодчихно гэдэг тийм магадлал бол маш бага. Гагцхүү тэр санаа бодлынхаа ард тууштай зогсож тэрийг хэрэгжүүлэх төр өдөр тутмынхаа одоо цаг эрч хүчийг одоо зөв чиглүүлэх нь хамгийн одоо амжилтын үндэс юм болов уу гэж бодсон хэвээр байгаа. Бодсон хэвээр байгаа гэдэг нь хэдэн жилийн өмнөхөөс ярьж байна. Нөгөө бид нар чинь байгууллагатад одоо өнгөж 13 жил болж байгаа. Гэхдээ тэр насаар аваад үзэх юм бол бас нэлээд урт хугацаа гэж бид нөр өөрсдөө ойлгоно. Зүгээр мэдээж бусад одоо компаниуд, гадны компаниудтай харьцуулаад үзэх юм бол 13 жилийн түүх гэдэг бол одоо дөнгөжл цагаан цаасан дээр дөнгөж хараар бичиж эхэлж байгаа түүх байх гэж бас бодож байгаа нөгөө талаасаа. Cappuccino time Don Pablotte. Яг 13 жил болсон гэд бас бодохоор одоо яг тухайн цаг үед таны одоо тэр тухайн үед байсан гав үе захиралтай одоо бий болсон гэх үү те одоо гав үе захирал хоёрын хооронд юу ямар ялгаа байна, ямар өөрчлөлт бий болсон гэж. Тэр энэ өстө маш хурдтай өөрчлөгдөж байгаа өөрчлөлтүүд байгаа. Мэдээж тэр үед юу ч ойлгоогүй байсан зүйлүүдтэй өнөөдөр ойлгосон асар олон тохиолдлууд байгаа болов дөнгөж хийж үзчихсэн зүйлүүдээ хийгээд явж байгаа гэдэг талаас бас маш их хэмжээний туршлага сууж байгаа болов гэж бодож байна. Гэхдээ дараагийн одоо 13 жил гэвэл дахиад бас том өөрчлөлтүүд гарах болов гэж бодож байна. Тэгэхээр 13 жил нэг талаас бол харьцангуй онол гэдэг шиг нөгөө маш хэцүү 13 жил бол маш хэцүүгээр л дуусна те маш одоо амжилттай явж байсан 13 жил бол маш хурдтай л ингээд нэг мэтгэл мэдний өмнөр чинь жирэлцэл ингээд өнгөрөх байх. Тэгэхээр тэр ямар замыг туулах вэ гэдэг чинь өөрөөсөө дандаа бидний сонголтоос шалтгаалж яадаг. Тэгэхээр бид нар бол цаг тухай мөч болгон дээр одоо би өөртөө чи хэлж байгаа миний амнаас гарч байгаа үг болгон маань өөрөөсөө нэг сонголт штэ. Тэгэхээр тэр олон сонголтуудыг хэлхээ холбоон дээр сууж амьдарч байгаа учраас хийж байгаа сонголтууд болгон маань өөрөө бас ингээд мэрэгэн байх энэ төлөөл явж байгаа. Ёо одоо 13 жил гээд ярьсан чинь энэ цаг хугацаанд бас нөгөө хөшгтийн үндийн онгоцны бодол босч ирсэн тий оюутлахын гүний урхан одоо том project бас ингээ эхэлсэн. Тэгээд дундаа сайхан явж чинь тэгээд энэ төслүүдэд оролцсон шүү дээ тий. Тэгээ нөгөө талаасаа бидний одоо иргэдийн амьдралын бараг нэг хэсэг гэж бол хэлж болно тий. Өдөрт одоо дор хаяж нэг удаа ордог CEO гэдэг энэ convenience store сүлжээ дэлгүүр байна. Тэгэхээр одоо ингээд CEO-гээр ер нь бол бас Улаанбаатар хотыг бүр төсөөлхийн чаргагүй болчлаа. Тэгэхээр яг энэ нөгөө энэ олон одоо том төслүүдэд оролцож одоо бийжиж тий өнөөдөр ингээд сайхан амжилттай явж байгаад оролцоод одоо тэгээ нөгөө амьдралын хэв маягт өөрчлөлт оруулаад ингээд CEO гэдэг одоо хэдэн салбартай болсон бэ? Тэгэхээр энэ нөгөө олон бүтээн байгуулалтад оролцоод ингээд яг бидний зүгээр ил нөгөө гадны хүний те нүдээр харахад л ямар одоо олон зүйлсийг бүтээхэд оролцоо вэ гэдэг ингээд харж байгаа. Таны хувьд ингээд дотор нь байгаа нэг хийсэн хүний хувьд надад одоо энэ төслүүдэд оролцож ингэж одоо орж ажилласан нь бол хамгийн одоо өндөр хувь нэмэр оруулсан сэтгэл ханамж өгсөн project гэж боддгоо гэдгээд бас би бодохдоо нөгөө бидний олж хараагүй тийм ажил том төсөл нөлөө байж магадгүй утгаараас үгүй тийм. Ер нь анхнаасаа бид нэр одоо премиум конкрет гэдэг компани байгуулад тэр компани маань өнөөдөр бол одоо ингээд томоохон бүтээн байгуулалтууд ялангуяа төрийн өргөж хилдэг нөгөө нисэх онгоцны буудлын төсөлд хамрагдахаас ажиллахаас гадна бид нэр оюу толгойн төслүүд тэгээд Монголд улсад хэрэгжсэн
олон улсын шин чанартай томоохон төслүүдтэй бүр ихэнх нь оролцоод ингээд явж байгаа. Дээрээс нь одоо салхин сэнсний төслүүд гэх мэтчлэн ингээд том төслүүдүүд дээр өөрсдөө ингээд оролцох анхнаасаа тийм одоо зорилготой стратегтэй бид нар байсан. Ягаад гэвэл тэнд оролцохын тулд өнөөдөр одоо шал өөр өнцгөр бид нар хандаж нөхцөл байдалд бид нар өөрсдөө бэлтгэх хэрэгтэй байсан. Тийм учраас манайхан анхнаасаа л одоо бид нар компани одоо байгуулад 11 онд одоо бид нар тэр компанид цаг зарцуулахаас эхлүүлээд бид нар хамгийн ихний хамт олноороо ярьдаг байсан зүйл бол ерөөсөө бид нар яаж олон улсын зэрэглэлд бид нар өөрсдийнхөө үйл ажиллагааг авчрах хэрэгтэй юм бэ? Бид нар яг юугаараа дутуу байгаа юм бэ гэдэг gap analysis бид маш их хийдэг. Одоо ч гэсэн хийгээд явж байгаа. Ямар нэгэн бизнесийг хийж болно. Гэхдээ хамгийн гол нь эхлээд одоо юу гэдэг safety гэж хэлдэг тийм. Safety-г бид нэр номер 1-т одоо бид нэр мөрдөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай ажилтан, ажиллагсад манай одоо клиент, одоо харилцагч нар, манай бэлтгэн нийлүүлэгч нар маань бид нартэй ямар нэгэн байдлаараа хамтарч бизнес хийж байгаа бол тэр хүмүүсүүд маань хүмүүсүүд гэдэг чинь тэр компани одоо хүмүүсүүд маань өглөө гэрээсээ гараад орой гэртээ харихдаа ирүүл 9 минут харих ёстой гэдэг зүйлийг бид нэр хамгийн түрүүлж одоо ингэж харж урт хугацаанд бид нэр энийг мөрдөж улам сайжруулалт хийгээд ингэж явж байгаа. Тэгэхээр энэнийхэн хувьд ч тэр бид нэр маш том соёлыг эхлээд бид нэр ингээд суралцсан болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр энэ соёлынхаа үр дүнд өнөөдөр хүртэл одоо бас ингээд том төслүүд дээр бид нэр одоо номер 1 2 одоо сонголтон болоод ингээд явж байгаагийн чинь бас цаад үндсэн шалтгаан бол ингээд олон улсын стандартын дагуу бид нэр safety гэдэг зүйлийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг бид нэр яаж эрүүл мэндийг бид нэр яаж хангадаг байх вэ гэдэг дээр их анхаарал хандуулж явж ирсэн нэг юм зүйл байгаа. За хоёрдугаарт бол сая өөрөө бас элчин тэр CU-тэй өдөр тутмын хувьд бол одоо ингээд салшгүй бас эрхлэгчдийн хувьд ингээ аваад үзэх юм бол тийм болчлоо гэж бодож байна. Энд бас ажиллаж байгаа маш олон залуучууд бас байж байгаа. Манай хамт олонны үндсэн томоохон хэсгүүд бол одоо саяны CU-гийн салбарт ажиллаад явж байгаа. Тэгэхээр энэ залуучуудын хувьд тэр саяны тэр нөгөө яриад байгаа энэ олон улсын энэ том бизнесийг хийх одоо ухамсар гэдэг зүйлийг те одоо ухамсар чинь саяны тэр safety-гээр илэрч штэ те тэрийг бас давхар суралцаад бид нэр явж байгаа. Энийг бас хэрэгжүүлээд явах нь бидний хувьд бол маш том соёл гэж бодож байгаа. За нөгөө талаасаа яг хуу энэ иймэрхүү хэмжээний одоо бид нар өнөөдөр 390 орчим салбарт одоо CU-гийн салбарууд бол ажиллаа явж байгаа. Тэгэхээр энэ бол бид нэр цаашаа улам ингээл нэмээд явах байх. Тэгэхдээ гол асуудал нь юу вэ гэхээр бид нэр энэгээр дамжуулаад бид нэр бас юу гүөх гээд байгаа юм бэ? За саяны тэр safety болон хөдөлмөрийн аюулгүй байдал бид нартэй хамтарч ажиллаж байгаа хүмүүсүүд ядаж л өвөл цас ороход гаднах үүдээр нь өнгөрч байгаа хүмүүс альтраад үл гараа гэмтчихгүй байгаасаа гэдэг хамгийн наазахын бодол хүртэл энэ дотор хамаарагдана гэсэн үг. Тэгэхээр энэ жижигхэн асуудал юм шиг мөртлөө яг үнэндээ энийг маш олноор үржүүлээд ирэх юм бол энэ бол хотын хувьд бол маш том соёлыг бид нэр авчрахын төлөө явж байгаа. Энэ ганцхан бид нөр өнөөдөр Улаанбаатар хотын нойлын асуудлуудыг одоо CU чи одоо шийдчихлээ гэл зөндөө ярьдаг. Гэхдээ яг үнэндээ ганцхан Улаанбаатар хотын ч асуудал биш. Бид нэр орон нутгаас орж байгаа. Орон нутг руу явж байгаа тэр замд чинь маш олон дотоодын болон гадаадын жуулчд байж байгаа. Тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс байж байгаа. Тэдний хувьд бол бид нэрс энэ соёлыг бас түгээх нь энэ бидний бас маш том зорилго гэж бодож байгаа. Үүнийхэн хувьд бол олон жил бид нэр ингээд эхлээд бид нэр өөрсдөө хүмүүст харуулах хэрэгтэй гэдэг тал дээр маш их анхаарал хандуулж маш олон сургалтанд залуучуудыг хамруулж бид нэр өөрсдөө ч гэсэн маш олон зүйлийг суралцах байдлаар өнөөдрийн нөхцөл байдлыг ингээд иймэрхүү ийм байдлаар одоо аваад ирсэн байж байна. Ирээдүйд ч тэр одоогийн нөхцөл байдалд ч тэр ямар боломжууд гарч иж байгаа гэхээр их олон жижиг дунд үйлдвэрүүдийг бид нэр хөгжүүлэх боломжтой байна гэж бид нэр өөрсдөө харж байгаа. За ингэснээр зөвхөн Улаанбаатар хотоос гадна одоо орон нутг руу бид нэр тэлэлт хийж байгаа. Орон нутгийн тэлэлтүүд хийж яхад бас ямар төр зургууд боломжууд харагдаад байгаа гэхээр тэр орон нутгийн компаниуд биднэрт бас хоол хүнсүүдээ олон улсын стандартын дагуу үйлдвэрлэж биднэрт нийлүүлэх боломжуудыг бид нар бас
гарах боломжтой мэн учраас гарч байгаа. Иймэрхүү байдлаар нөгөө нэг юм дид бүтцийг дагаад хөгжил ирдэг юм байна. Одоо кейс стади гэж хэлдэг шүү дээ. Одоо бизнесийн салбар сургуулиуд дээр бусад сургуулиуд дээр их гарч ирдэг дандаа кейс судалдаг тий. Тэгэхээр олон кейсүүд их гой кейсүүд бол судлагдах байх гэж бас бодож байгаа. Одоо бид хэд юу вэ? Саяхан яг нөгөө CEO-гийн одоо баг CEO effect гэж ярих юм уу тий? Яг тэр талаар ярьжсэн байхгүй. Бид нар өөрсдөө сая томилтоор яваад нэг орон нутагт өмнө дундгоор яваал ингээл Харангуут Улаанбаатараас гарангуут гэсэн байх болчихж байгаа шүү дээ. Тэгээл ихсэж игээл нөгөө тав тухтай байдал одоо тэгэл ястаа нөгөө төрөний таны хэлдгээр би засах газраас эсвэл ингээл нөгөө нэг хотод байдаг ямар их тав тухын тал дээр өөрчлөлт орцсон юм бэ гэдгийг бол бид нар хоорондоо ингээд CEO effect бол байгаа байна гэдэг ингээ хоорондоо ярьчихсан. Тэгээд яг нөгөө таны хэлсэнчлэн хөдөө орон нутгийн хэлэлтээр дамжуулаад одоо ингээ нөгөө юу шатуун төвөх станц дээр зогсоход л одоо найл байхгүй шүү гэл ингээл оролтгоо тий. Тэгэл ястаа нөгөө эвтэйхэн газар зогсороо богсороо гэл ингээл байглаа бохиртолол явж байгаа. Тэгээд ингээд нөгөө тэлэлтийнхаа замаар одоо CEO-нууд ингээ гараад ирэхээр бид нар нөгөө хөдөө орон нутагт найлаа шийдэхгүй бол жуулчид одоо хэцүү байна гэж одоо энэ салбарч арилаад байдаг шүү дээ. Тэгэхээр бараг энэ ингээ шийдэгдчих юм биш үү гэж бид бас хоорондоо тэрийг ярьж ялаа. Зөндөө олон хүмүүс над руу бас ярьдаг, ханддаг. Тэгээд хэлж байгаа зүйлүүд дотор одоо мэдээж урмын үг хэлэхээс гадна бас их шүмжлэлтэй хандж байгаа зүйл бол танаа юун дээр дэлгүрт чинь бараагаа нийлүүлэх юм боломжгүй шүү дээ. Ер нь манайхтай ч одоо бас ингээд барагч уулздаггүй ер нь бие нөлөөлөгч боломж байдгүй гэдэг талаас бас их хүмүүс ханддаг. Тэгэхээр энийг нэг талаасаа бол бид нар үйл ажиллагаагаа сайжруулад аль болохоор шинэ сургууль бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээсэй гэдэг талыг бол өөрсдийнхөө одоо хамт олонноос бол бид хүсэж байгаа. Байнгын л одоо шинэ сургууль байх хэрэгтэй гэдэг тал дээр бол одоо анхаарлаа битгий алдаасаа гэж хүсэж байгаа. Гэхдээ нөгөө талаасаа хэдүүлээ ингээд бас аваад үсэх юм бол одоо за Ердийн супермаркеттай харьцуулаад үзэх юм бол Ердийн супермаркет бол дор хаяж нэг 60-аас 100 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн зарж байгаа. За CEO дээр бол үсрээл 3 мянга зарж байгаа. Тэгэхээр 60 мянган бүтээгдэхүүнтэй 3 мянгаыг одоо харьцуулах юм бол тэр дотор 20 дахин илүү том хэмжээний өрсөлдөөн бий болж байгаа гэсэн үг байгаа үстэй тий. Тэгэхээр тэр том өрсөлдөөн бий болж байгаа учраас тэр болгон одоо бэлтгэн нийлүүлэгчид нар маань одоо бас бүтээгдэхүүнээ зарж борлуулах магадлал нь одоо багасж байна л гэж бас нөгөө талаас бас ойлгох болов гэж бодож байна. CEO Premium Group гэдэг нөгөө бидэд ойлголтын хувьд ингээд өөр яваад байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө Premium Corporation болж өөрчлөлт хийгдсэн нөгөө бүтцийн өөрчлөлт хийгдсэн гэж бас ойлгоод байна. Тэгэхээр энэ дээр та нэг ямар өөрчлөлт шинжилэл явагдаад өнөөдөр бид нэр ямар одоо бүтцтэй компанид ороод ирсэн байгаа вэ гэдэг талаар нэг давч хариулт эхлээд авчий. За яг хуу бүтцийн өөрчлөлт гэж хэлж байгаа боловч ер нь нэг тийм том өөрчлөлтүүд бол ороогүй. Гол асуудал бол нөгөө бизнесийг одоо хөдөлж авч явах одоо үндсэн философийн хувьд жоохон өөрчлөлт орж байгаа гэсэн. Хуучин бол одоо манай компаниуд Монголын компаниуд дандаа групп компаниар одоо зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Манай компани ч бас Premium Group гэдэг компани байх үедээ бас яг группийн компани зохион байгуулалтаар ордог гэсэн бол одоо бол бид нэр илүү нэг компани одоо доор Premium Corporation гэдэг одоо үндсэн одоо шүхэр доор үйл ажиллагаанууд нь хоорондоо уялдаа холбоотойгоор одоо явж байгаа тийм бизнесүүд байгаа. Групп компани энэ хоёрын хоорондын ялгаа гэвэл групп компанийн хувьд бол тэр компани дотор харьяалагдж байгаа компаниуд бусад компаниудаа тэр болгон хоорондоо уялдаа холбоо сул байдаг. Илүү хувьцаа эзэмшлийн хувьд бол нэгдсэн тийм одоо бүтцтэйгээр явдаг байсан бол одоогийн бидний бүтцийн хувьд бол үйл ажиллагаанууд нь ч гэсэн хоорондоо уялдаа холбоотой нэгэндээ одоо синерги гэж хэлдэг бий болгодог. Тийм одоо зорилгоор бид нэр ингэж бүтц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт ороод явж байгаа. Энэний тэгээд гол ач холбогдол нь юу байх вэ гэхээр мэдээж нэгийг дэмжих хэвээр, синергиг үүсгэх хэвээр нэг хамт олон болж нэг одоо премиум гэдэг одоо нэрийг бид нэр бүгдээрээ хамтдаа өргөж явах хэвээр
энэнийхэн одоо энэ бизнесийн хүрээнд бид нар өөрсдөө компаниар бахархаж энэ компаниас бид нар одоо компанид бид нар тусад нэмрээ оруулах нөгөө талаас энэ компаниас бид нар өөрсдийнхөө хөгжийг хүртэх тэр одоо зорилготойгоор нэг л одоо бүтцэн рүү ингэж орж байгаа юм ялгаад байгаа. Таны яг одоо позишн дээр өөрчлөлт, фокус дээр ч юм уу те ямар өөрчлөлт орсон? Тэгээ хуучин бол би премиум группийн тузын дарга болон гүйцэтгэх захирал тузын дарга дангаараа байсан бол одоо бол би тузын дарга болон гүйцэтгэх захирлыг аль алины хийж байгаа гэдэг нь илүү өдөр тутмын үйл ажиллагаан дээр би цаг зарцуулах одоо боломжтой болсон гэсэн үг. Хуучин бол илүү тузын дарга учраас туз гэдэг чинь төлөөлөл удирдах зөвлөлийн хийгдэж байгаа хурлууд дээр илүү цаг зарцуулдаг байсан. Бол одоо хурлаас гадна яг өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаан дээр идэвхтэй цаг зарцуулах боломжтой болсон гэсэн үг. Yung премиум корпорашны юм цаашдын том алсын хараа юу юм бэ? Бид нэр яг маш олон зүйлийг бодож мөрөөдөж явдаг тийм хамт олон шүү дээ. Гэхдээ тэр дотроос илүү онцлоод хэлэх юм бол бид нэр одоо урд өмнө байж байгаагүй тийм соёлыг бид нэр бас яаж бий болгох ёстой юм бэ? Ямар боломжууд байгаа вэ? Тэднийг бид нэр өнөөдөр жишээлбэл өөрсдийнхээ хийж байгаа бизнесээрээ дамжуулаад бизнесийн соёл, хотын соёл тэгээд одоо бас юу гэдэг шин шийдлүүд, шин бүтээн байгуулалтуудыг бид нэр хийх зорилготой. Мэдээж тийм зорилготой компаниуд зөндөл байгаа. Гэхдээ бидний хувьд бол илүү энэ тал дээр нэлээд бас нэгдэж ажиллаж байгаа. Дунд хугацаанд бол Монголын зах зээл хөгжүүлэхээс гадна цаашаа бас бид нэр ойр бүс нутгийн хэмжээнд бас яаж бизнесүүд өргөжүүлэх боломжтой байгаа вэ гэдэг дээр нэлээд бас анхаарад явж байгаа. Гэхдээ энэ бол дунд хугацааны зорилт байгаа. Энийг хийхин тулд бэлтгэл ажлууд маш их байгаа учраас өнөөдөр одоо бид нар шууд тэр зорилтондоо өнөөдөр маргааш хүрчин гэж бодохгүй байгаа. Гэхдээ цаг хугацаа гэдэг зүйл чинь өөрөө ингээд биднээс хамааралгүй явж байдаг. Харин бид нар өөрсдөө тэрийг яаж одоо зөв ашиглаж, зөв төлөвлөж явах вэ гэдгээс л одоо амжилт бол хамаардаг гэж ойлгодог. Юу илүү нөгөө манайх ч бас хүмүүстэй их тулж ажиллаж менежментийн скил талаасаа хичээлүүд их ордё. Тэгээд нөгөө бидэд бас CEO-д нэлээ олон удаа нөгөө хичээл ороод ингээд бас баггүй хугацаа өнгөрцөн. Тэгээд харж байхад энэ компани дотор хамгийн одоо өндөр нэр хүндтэй рол модель нь та юм билээ. Тэгээ бидэд нөгөө таны рол модель хэм бэ гэхлээр ингээд таныг бол юм үлгэр домог шиг ярьдаг айгу тийм юу юм бэлээ ингээд бидэд чинь presenting pitching skill энэ төр заадаг. Тэгээ энэ хичээлэгч бас орж ирсэн. Тэгээд харж байхад ингээд өөрийнхөө рол моделийг таныг нэрлээд тэгээд ингээд ярьж явах үед айгу тийм бахархаж ярьж байгаа тэр нэг юм нөгөө одоо баяр жаргалтай тийм мэдрэмжээ ингэж хуваалцж байгаа тэр нөгөө дөр төрөх emotion биеийн хилэмж ингэж харагдчихлээ л дээ та танаа хүмүүсээс. Тэгэхээр одоо ингээд 3,000 хүнтэй энэ одоо том компани энэ олон хүнийг ингэж сэтэлжүүлээд ингэж сэтгэлд нь хурж яаж таныг одоо энэ хүмүүстэй ингээд зарим нь бол би уулзаж үзээгүй гэдгийг хэлж байгаа. Тэгсэн мөртлөө асар их хүндэлдэг үлгэр дуурайл болгож авч явдаг. Тэгээд ер нь орсон ярьцлагууд энэ бүхнийг байнга үздэгэ гэдээ одоо ингээд хэлж байгааг сонсхолоор таныг яаж ингэж энэ олон хүнтэй communication хийж ингэж гоё сэтэлжүүлж ажиллаад байна вэ гэдэг туршлагыг хуваалцмаар санагдсан. За яг би чинь хүн болгонтойгоо уулзах чадахгүй шүү дээ. Тэр бол одоо үнэхээр боломжинд байдагсан бол одоо уулзах хэрэгтэй байх тийм. Гэхдээ чадахгүй байгаа бодит байдал дээр тэгээд яг уулзаж харьцаж байгаа хэдхэн хүмүүсүүдээс л одоо цаашаагаа үргэлжлээд одоо явдаг болов уу гэж бодож байгаа тийм. Мэдээж хүн л усан хойно алдаа гаргадаг тийм. Тэгэхээр яг нөгөө дахиад нөгөө бид түрүүний хэлжсэн шүү дээ ажлын нөхцөл байдалч тэр хувь хүнийхээ нөхцөл байдалч тэр гаргасан алдаагаа дахиж давтахгүй байхын төлөө ингэж явдаг тийм соёлыг бий болгох нь хамгийн одоо зөв зүйл юм болов. Тэрийг хамтдаа яаж засах юм бэ? Энэ чинь засч болохоор юм бол хэдүүлээд хамтдаа засъя
гэдэг байр суурьнаас л хамгийн түрүүнд хандж байгаа. Тэгжээж бид нар чинь энэ нөгөө одоо түрүүн хэлсэн чинь 13 хүн жил одоо бусад компаниудын хөгжүүлэг аваад авсан бол одоо Европын компаниуд одоо ингээд Азийн бусад Японы компаниудтай хэдүүлээ харьцуулаад аваад утсан бол энэ богинохон хугацааны энэ түүхтэй байгаа энэ улсын хувьд бол бүх юмыг сурцсан мэдсэн тийм хүмүүс бол олдох нь бол ер нь бол бараг байхгүй байх гэж боддог. Тэгэхээр хамтдаа суралцах боломжийг л яаж бүрдүүлж өгөх вэ гэдэг дээр л одоо үндсэн одоо санаа оноогоо бид нэр ингэж уралдуулж явж байдаг. Тэрний үр дүнд хүмүүс нөгөө өөрсдөө урамшаад за би ийм алдаа гаргацсан байсан байна. За одоо энэ дээр бид нэр яах вэ ойлголцоо. За дараа нь бид нэр алдаа гаргахгүй тулд яах вэ? Илүү сайн суралцвал яах вэ гэдэг энэ талаас ингээд урамших боломжийг бүрдүүлж өгч байгаа гэдэг нь саяны дөрөвний өрч ярьж байгаа бас олон хүмүүст бас ажилтнуудад маань хүрсэн байдаг болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл эн чинь ганцхан би өөрөө хурж уулзахаас гадна маш олон одоо менежментийн одоо багийн хүмүүсүүд маань иймэрхүү байдлаар өөрсдийнхөө багийнхантайгаа харьцаад ингээд ирэхээр цаашаа энэ соёлыг бий болгож өгч байгаа байх гэж бодож байгаа. Тэгэхээр тэрнээс гол нь бид нэр урт хугацаанд суралцах ёстой гэдэг тэр одоо байгууллагын үндсэн суурийг л тавьж байгаа гэж бодож байна. Зарим талаар харахаар ингээд захирлууд өөртөө айгүй адилхан хүмүүсийг ингээд багтаа оруулж ирээд ингээд оруулж ирээдээ хандлагатай байдаг. Нөгөө талаас зарим хүмүүс бол их өөр хүмүүсийг авч оруулж ирдэг ийм нэг ийм жоохон юм нөгөө стилийн хувьд өөр харагддаг. Таны хувьд энэ recruitment одоо policy бодлого ямар байна? Яг наад чинь нөгөө хэлбэр талаас л тэгж харагдаад байгаа. Өөртөө адилхан өөрсдөөсөө тэс ондоо гэдэг зүйлүүд бол хэлбэр талаас л тэгж шандагдаад байгаа. Бид нэр ер нь хүний нөөцийн одоо бодлого талаас ч тэр бид нартай хамт бидний хүсэж мөрөөдөж байгаа зүйл тэр тухайн хувийн өөрийнхөө хувийн хүсэл мөрөөдөлтөд давхцаж гинүү гэдэг л одоо зүйл бол хамгийн чухал гэж харагдаж байна. Мянган одоо мундаг чадвартай өөр одоо юутай diversityтэй одоо адилхан төрлийн ингээ хүмүүс байлаа гэд ирээдүйн хүсэл мөрөөдөл нь бидний одоо бодож байгаагаас өөр зүйл байх юм бол урт хугацаанд яг ингээ хамтраад явхад амар хэцүү байх болов уу гэж боддог. Гэхдээ яг адилхан байна гэсэн үг шүү дээ. Тэр чинь өөрчлөлт те дотроос өөрчлөлт. Гэхдээ илүү хөгжих тийм хүсэлтэй хөгжүүлэх компани орсон одоо компани хөгжүүлэх хүсэлтэй тэр хүслүүд нь одоо илүү давхцаж байвал манай дээр одоо маш олон одоо тийм залуучууд бол ханддаг. Тэгээд бас орж ирж байгаа нь бас сайшаалтай байгаа. Бас нэгэн цагт тий CEO биш ажлын гараагаа эхэлжсэн залуу жоохон одоо хүн байлаа. Тэгээд менежер боллоо, дараа нь CEO боллоо тий. Тэгэхээр CEO одоо менежментийн төвшөнд хүрэхээс өмнөх таны одоо бодож байсан тий энэ удирдлагын тухай төсөөлөл тэгээд одоо CEO болсны дараа нөгөө танд одоо ойлгогдож тий ийм эн чинь энэ талаас шал өөр байсан юм байна штэ гэдэг нөгөө удирдлага одоо ажилтан хоёрын бие биенийг харах өнцгчийг ингээд айгу өөр байгаад ингээд шилжилтэн дээр л яг ойлгогддог юм байна л да. Тэгэхээр танд энд ямар хэлбэрээр тусч танд юу ойлгож байв? Тэгэхэд хувь хүн рүү чиглэсэн биш асуудал руу чиглэсэн байх ёстой гэдэг байр суурийг анханасаа л одоо тэр тал дээр бол анхаарлаа хандуулж явж байсан тийм. Тэгэхээр одоо мэдээж юу гэдэг анх дөнгөж ажилд ороод явж яхад бас эхлүүлэл зөндөл олон одоо асуудлууд бэрхшээлүүд тааралдаад явж байсан. Гэхдээ тэр болгонуудыг дотор нь ялгахын тулд за энэ яг хувь хүнтэй холбоотой асуудал яригадад явчихв. Эсвэл яг үнэндээ яг цэвэр бизнесийн асуудал болоод явчихв тэ гэдэг асуудлуудыг дотор нь ингээд нөгөө ялах гэж олон жил оролцсон. Тэгээд тэрний үр дүнд өнөөдөр жишээлбэл асуудлуудыг бас ингэж ялах салгахтайраа бас боломжтой болоод ирчлээ. Тэгэхээр яагаад гэвэл энэ чи явж бид нэр дандаа энэ хоёрын хооронд нь холиод идэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын хооронд нь аль болохоор холихгүйгээр яг хувь хүний асуудал юм уу, яг асуудал нь өөрөө бизнесийн асуудал юм уу, тэрийг шийдэхийн тулд хүнтэй холбоотой тохиолдолд нь тэрийг яаж одоо зөв
зөв одоо зохицуулах хэрэгтэй тий. Тэгэхгүй бол яг ингээл асуудал болохоор лөө чи дандаа тэгдэг гэл ингээл ирэхээр дандаа гэдэг үгний чинь цаана статистик байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яг тэр статистик байхгүй угаасаа гэж шилдэг чи дандаа тэгдэг гэдэг. Тэгэхээр тэр статистик байхгүй байгаа ямар нэгэн яриа өөрөө чинь цаана дандаа нөгөө гомдлууд явж идэг тий. Би хизээд тэгжсэн. Би хоёр дахь удаага л ингэж ичтэйгээд нөгөө хүн бодох юм бэ. Тэгэхээр энэ учраас л нөгөө суралцах гол зүйлээ бас ингэж дотор нь ялгаж яг бизнесийн асуудал суралцж гинөө би зүгээр хувь хүний personal issue дээр би анхаарлаа хандуулад байна. Хэрвээ personal issue буюу хувь хүний асуудал дээр анхаарлаа хандуулад яваад бол дуусахгүй шүү дээ. Энд нөгөө менежер болгон дээр хүн болгон дээр өөрөөсөө чинь зан авир гэж байж байгаа. Тэгэхээр над руу ч тэр тохиолдолд одоо жишээлбэл ингээд загнахад би дотроо би бас тэрийг ялах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэрийг л бүр дээр үесэл бас боддог гэсэн. Энэ яг хувь хүний асуудал яригадаад байна уу эсвэл яг бизнесийн асуудлыг хувь хүн рүү чиглүүлж асуудал яригадаад байна уу? За би алийг гэж ойлгох хэрэгтэй. За ямар ч үс эхлээд бизнесийн асуудлыг өмнө тавьж яагаад шийдвэрлэх талаас нь конструктив байдлаар ажиллая. Энэ нь үнэхээр тэгээд ажиллахгүй байгаа тохиолдолд энэ бол цэвэр хүн рүү дайрж байгаа асуудал юм байна. За энэ тохиолдолд бол би одоо надад би одоо өөр юу ч хийж чадахгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэрийг л эхлээд чухалчилж үзээд байгаа. Ажлын байран дээр одоо яг бид нар нөгөө нэг ажил амьдралыг салгая гэдэг ингээд нөгөө ажлыг аюу төвхтэй хэцүү зовлонтой зүйл юм шигээр гэж бас одоо хоёр туйл мэтэр болгоод амьдрал болохоор нэг юм тайван уужаа аж аргалтай байх юм шиг тий нэг юм жоохон юм буруу одоо тийш нь бас хоёр тийш нь хуваацсан болов уу гэж бас хараад идэв. Тэгэхээр нөгөө ажлын ад жаргал гэж байдгүй одоо тэрийг та нөгөө ажилтнууд бас ингэ хүний нөөцийн бодлогын хувьд одоо яаж харж чинь те нөгөө шинэ үеийнхэн бол одоо экспириенсийг те ажил дээр экспириенс таатай жаргалтай сайхан байхгүй бол ер нь гараад явах энэ нөгөө бас хандлага мэдрэмжийг аюу илэрхийлдэг болж ий. Тэгэхээр энэ тал дээр та бүхэн ямар бодол мэдрэмж бодлоготой байна вэ? Би бүр анханасаа л энэ хоёрыг нэг зүйл гэж боддог байсан. Хоёр тусдаа зүйл бол хизээж байж чадахгүй байхгүй. 24 цаг дотор хүн шал хоёр ертөнцид нэг нь газар дээр нөгөөх нь усан дор амьдрна гэж байхгүйтэй л адилхан. Яг ажил амьдрал хоёр чинь заавалчгүй хоорондоо уялдаа холбоотой байж иж энэ чинь яг ингээд хүний амьдрал бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энүүнийг бол ялах үнэхээр боломж байхгүй байх. Харин гэхдээ зүгээр яаж нийт олноороо ялахыг одоо бид нэр хүсэж байгаа гэхээр ядаж л нэг хагас бүтэн сайнаар амралтынхан үеэр ажлын бус цагаар нь бид нэр тухайн хүмүүсүүдийг одоо ажилтаа холбохгүй байхыг одоо яаж хичээх вэ гэдэг энэ зүйл дээр бол анхаарал хандуулж байгаа. Үнэхээр л бүр яаралтай зүйл биш байвал хүнийг уртсгсан цагаар ажиллуулахыг илүү одоо сууж ажиллахыг бол ерөөсөө манай компани дээр ерөөсөө дэмждэг. Яг өөрөө чинь түрүүний хэлдгээр ажил гэдэг зүйл бол амар хүний дарамтлагдаг зүйл юм шиг жинхэнэ аж жаргал гэр бүлдээ байж идэг гэдэг зүйлийг ингээд хооронд нь ялах гэж тэрний төлөө цаг зарцуулаад тэрний төлөө эсээ бичээд яваад ирэх юм бол тэгэл надад чи өөрөө бол амар том алдаа болов гэж би бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө сүүлийн үед бас нэг тиймэрхүү юунууд гардаг. Үнэхээр сэтгэлэл өгөө ажиллаж байгаа бол тэр хүн өнөөдөр намайг гэдэг юм уу манайхан чи өнөөдөр одоо ажиллаад хэрэггүй гэжсэн ч гэсэн хэдэн цаг ч гэсэн суугаад ажиллаа дуусгачихыг хүсэл сууж л идэг. Манай дээр бол тийм залуучууд маш их байж идэг. Тэгээ би тэгээд бас тий за та нар ч одоо яас их будтай ингээл тоглоом шоглоомороос хэлж идэг. Тэгэхээр яг энэ өөрийнхөө хийж байгаа зүйлээсээ л одоо таашаал авах нь хамгийн зөв. Тэгэхээр тэр таашаал одоо боломжуудыг бид нэр олгож өгөхин тулд ингээл янз янзын төслүүдийг бид нэр хэрэгжүүлээд явж байгаа. Ханги авт хийгээл дур цуг гараал барайл явж байгаа. Тэр найзтай үйл илүү ажилдаа дуртай байдаг. Судалгаа гарсан байлээ. Харин тэр бол тиймэрхүү зүйлүүд. Тэгэхээр тэрийг яаж ялах гэдэг байгаа те. Тэр би бол ерөөсөө ялгаж чаддаггүй байхгүй. Нэгэн тойлоо одоо бас ажил амьдралын тэнцвэр яг энэ чиглэл рүү орсных нөгөө таныг өөрийнхөө болон багийнхаа гишүүдийн одоо well-being гэдэг зүйлд яаж анхаарч ийн та хувьдаа
одоо өөрийнхөө бас туршлагаас хуваалцвал тэгээ well-being гэдэг юм чи одоо бас их чухал. Мэд одоо яг бид нар бол тэрийг хичээлээ заахын тулд мэд оршихоо гэж одоо хүчээр орчуулсан байгаа. Одоо орчуулга байдаггүй ийм юу юм бэлээ. Салбар юм бэлээ энэ чинь. Тэгээд ингээд орчуулсан байгаа. Тэгэхээр яг энэ талаасаа та бас туршлага хуваалцаач. Одоо би бол таныг сая ингээд нөгөө өмнөх ярилцлагуудыг ч үзээ, таны саяны ярианаас ч бодоход одоо маш их зүйлийг ингээд 13 жил байгаа л да. Гэхдээ гээд одоо та яриад байгаа боловч энэ хугацаанд асар их амжилтсан байгаа байхгүй тий. Энэ олон төслүүдэд оролцоод одоо CEO-ийн том төсөл ингээд өрөвчөд ингээд энэ чинь маш их ажил донд таны well-being гэдэг бас аюу чухал сэдв байж ирсэн байх. Нөгөө чухал одоо ач холбогдол өгөх зүйл байж ирсэн шүү дээ. Тэгэхээр та энийг яаж өдөртөж чиглүүлж одоо ийм сайхан 13 жил огт төгшөөгүй. Ерөөсөө нас нь яваагүй юм шиг царайтай суугаад байна вэ гэж асуух гэдэг. Гэхдээ яг одоо л ер нь жоохон well-being-д цаг зарцуулъя гэж бодож байгаа. За. Ер нь бол илүү анхаарал хандуулъя гэж бодож байгаа. Яг биеийн хувьд бол хаяа тэгэл шоудна, хаяа тэгэл орж гарна. За яг оройтх үйж байна. За фитнесээ таслах үйж байна. Тэ ингээд иймэрхүү зүйлүүд зөндөө байдаг боловч нэг зүйл дээр нэлээд их одоо хатуу байхыг хичээдэг нь нөгөө ментали буюу яг оюун санааныхаа хувьд бол яг ингээд үнэхээр тийм ингээл нэг хор бодоол хүнд муу юм санчээ гэл ингээл тэ энэ нэг яаж оролцох вэ? За энэ дээр ингээл нэг жоохон тиймэрхүү байдалтай байгаад байвал нөгөө өөрийнхөө хоронд согтно гэдэг шиг тийм байдаг учраас энэ нөгөө уур биеийг зоогно. Яг зөв уур биеийг зоогно гэдэг шиг. Тэгээ тиймэрхүү зүйл дээр яаж эхлээд хамгийн гол нь анхааралтай хандаж ийм зүйлд би автаад энэ үгүй юу гэдгийг эхлээд харах хэрэгтэй юм бэ. За энэний дараагаар мэдээж биеийн эрүүл мэнд гэдэг зүйлийг бол мэдээж дараагаар ч биш л ер нь биеийн эрүүл мэнд гэдэг зүйл бол яг зэрэгцээд явж явах хэрэгтэй. Гэхдээ оюун санааны эрүүл мэндгүйгээр биеийн эрүүл мэнд дангаараа одоо эрүүл байна гэсэн боломж байхгүй тий. Тэгэхээр энэ хоёрыг л ер нь ингээд цухтанд авч явахыг бол хичээж байгаа. Энэ чинь байгалийн лентийн чинь хүн гэдэг чинь тэгэхээр энэ агаар устдаа ойрхон бас явах боломжууд байгаа бол цаагуулчгүй зуныг хүлээхгүйгээр бид нэр яаж одоо энэ боломжийг хүртэх хэвээр өвөлч гэсэн гоё сайхан цэвэр агаарт гарах боломжууд байдгүй байдаг. Тэгэхээр тэрийг ингээд хагас бүтэнсээр гэртээ өнгөрөөгөө телевиз үзэж өнгөрөөгөө ном уншиж ингээд өнгөрөөчих юм бол тэр бол бас нэг тийм том харамсмар зүйл юм шиг санагдсан. Сүүлд тэгэхээр нөгөө түрүүн нөгөө well-being гэдэг зүйл дээр илүү яаж бас анхаарал хандуулах вэ гэж яриад байсан тий. Тэгээ сүүлийн үед бол ер нь байгальтайгаа ойрхон байхыг бол бас ер нь хүсэх ёстой юм байлээ. Тэр шигээ бол одоо заавалчгүй үйлдэл хийх ёстой юм байлээ гэж бодож байгаа. Cappuccino time Don Pablotte. Сүүлийн асуултыг одоо бид хэд бол ер нь уламжлуулахад энэ асуултыг байнга асууж байгаа. Тэрний юу гэхээр нөгөө та өөрийнхөө тасралтгүй сурах процессыг яаж харж яаж одоо удирдах байна вэ? Манай одоо академи зүгээс бол бас их хөндрүүлж битгий ойлгож өөрийгөө сурсангүй тий тэгсэнгүй ингэсэнгүй гэж их дарамтлаа. Одоо хичээл эргэн тойронд чинь байгаа гэж аюу хэлдэг. Таны зөвлөгөө энэ тал дээр юу вэ? Таны өөрийн одоо тасралтгүй суралцах процесс яаж явж байна? За яг системтэй суралцах гэдэг зүйл бол зайлшгүй байх хэрэгтэй юм билээ. Тэр зуршил тий ийм хүмүүс шүү дээ тий хүмүүсүүд чинь зуршлаас тэр зуршлыг бий болгох замаар суралцах процессыг бас бий болгох нь ёстой гэж боддог. Би өглөөд яг ажил эхлэхээс өмнө нэг болж игэл 30-аас 1 цагийн хооронд ном уншихыг бол хичээж байгаа. Тэгэхээр тэр уншиж байгаа номнуудын ямар сэдвэр унших вэ гэхээр тухайн бизнес хийж байгаа нөхцөл байдлуудтайгаа уялдуулж уншихыг хүсдэг хичээдэг. Түүнээс зүгээр л энэ ном тэр ном гэж аваад уншихаас илүү яг нөхцөл байдалтайгаа уялдуулж бодоод тэр номыгоо унших юм бол ном дээр гарч иж байгаа санаа оноонуудыгаа илүү хэрэгжүүлэх гэдэг юм уу эсвэл илүү тэр талаас ойлголт нь хурдан одоо толгоонд орж сууж өгч байгаа. Тэгэхээр тэр процессыг бол илүү тийм хэв шинжийг бий болгох
байдлаар суралцах нь бол маш зөв гэж бодож байгаа. Цагийн менежментээр ганцхан асуулт асууж яг та сая нөгөө өглөөд ном уншдаг гэдэг ингээд яг эхлэлтэй хэллээ шүү дээ. Тэгэхээр өдөр тутмынхаа цагийн менежментийг яаж авч явж гин таны нөгөө одоогийн үйл ажиллагаа гүйцэтгэх зэрэглийн ажил бол улам ихссэн байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор та яаж ажлаа эрэмбэлж харддаг вэ? Тэгээ хамгийн гол нь эхлээд нөгөө Монголын нөгөө зун шиг сайхан зүйл байхгүй, өглөө ирц ирэхэд вороотооч тэр нартаач тэр аль болохоор ирц ирэх юм бол хамгийн гоё агаарыг амьсгалж чаддаг. Тийм учраас өглөө 5:30-аас босоод фитнестэй нэг 6 10 гэхэд бол ирчиж байгаа. Тэгээ фитнесээ нэг хийчээд тэгээд ажил дээрээ нэг 8 өнгөрөөд 8-аас ч юм уу орж ирээд нэг болж игэл нэг цаг номоо уншичаа тэгээд 9 гэхэд ажлаа эхлүүлээд тэгээд орой 6-аас сэтрүүлэхгүй хүн шиг харчижээвэл тэгэл хамгийн сайхан цагийн менежмент болох гэдэг байгаа. За. Тэрний төлөө явж байгаа. За, алтан цагаас өнөөдөр хуваалцаж игээд бидэнтэй капучино таймыг хамт өнгөрөөж кофе уусанд баярлалаа. Баярлалаа. За, тэгээ манай бас дараагийн зочин цагийн менежментээр ярих гэж байгаа болохоор ингээд их сайхан төгсгөлийг тавилаа гэж бодоод байна тий. За, баярлалаа. За, баяртай. За, баяртай.